чи салтаагчинд хэлэхэд боовоо хий болохгүй юу? Эсвэл чамайг илж таалж өгье. Чи хатурсан бов хөхөд үз. Предатор орж ирлээ. Та энд яах гэж ирсэн бэ? Өөрөө 13 настай хүн гэртээ ганцаараа авах та хурж ирлээ. Педофилуудын хамгийн амархан, хамгийн амтд цаг бол хүүхдүүд байдаг. Захин болон бодит орчинд бэлгийн дарамт үзүүлдэг насан турш хүмүүсийн аюулыг олон нийтэд ойлгуулж тэдний эсрэг зогсох юм. Монгол улс их эзэн Чингис хааны нэрийг тээж Эрдэнэ түүхээрээ дэлхийд танигдсан ард түмэн. Бидний нийслэл Улаанбаатар, Өвлийн утаа, замын төвжрэл. Алдаа дутагдал цөөнгүйч яг энэ хотод мянган хүүхэд залуус өсөж торнож байна. Тэдгээр залуус дэлхийн тайзнаа гарч Монгол хүний биеийн хүч, Монгол хүний дэсвэр дэвчээр, Монгол хүний оюун ухааны чадамжийг дэлхий дахинд харуулan өөрийн нэрийг Монголын нэртэй хамт түүхэнд хамгаалсаар байна. Гэвч энэ бүх бахархал амжилтын сүүдэрт бид нэг зүйлийг удаан хугацаанд орхисоор иржээ. Бидний ирээдүй болсон хүүхдүүдийг хэн хамгаалж байна вэ? Тэдний захим орчинд хувийн орон зай. Итгэл найдварынхын цаана бодит аюул нуугдсаар байна. Энэ аюул ухардаггүй. Энэ аюул зогсдоггүй. Энэ аюулд хэл хязгааргүй. Энэ бол захим орчинд хүүхдүүдийг хуурч мэхэлж, дарамталж, тэдний хувийн орон зайд халддаг хүүхдийн эсрэг гэмт хэрэгтнүүдийн аюул юм. Та хүүхдээ хэр сайн мэдэх вэ? Таны хүүхэд захим орчинд хэнтэй харилцаж байгаа вэ? Та хяналт тавьж чаддгүй. Захим орчин бол өнөөдөр бид бүхний суралцдаг, тоглодог, найзалдаг хамгийн том орон зай. Гэвч яг энэ орчинд насан туршаагүй хүүхдүүдийг садар самуун дуруудах, тэдний гинэ итгэл, сул дорой байдлыг ашиглан зураг бичлэгээр дарамтлах, цаашлаад бэлгийн үжихрийг үлдэх зорилготой хүмүүс бидэнд дунд цөөнгүй бий. Бид энэхүү нэвтрүүлэхээр тэдний гаж өгүүлэлтүүдийг харуулах бол. Бидэнд тэднийг барьж бацаа хуулиасны эрх байхгүй. Тиймээс тэд өнөөдөр ч ирэх чөлөөтэй явсаар маргааш хэний хүүхдтэй холбогдохын тодорхойгүй хэвээр байна. Эдгээр хүмүүс таны баян, ядуу, өндөр албан тушаалтай. Аль эсвэл жирийн иргэнүү гэдэг огт хамаагүй. Тэд хэний ч хүүхдийг ялгадаггүй. Тиймээс таны хүүхдтэй энэ аюул ойрхон байж ч мэднэ. Тэгвэл та хүүхдээ яаж хамгаалах вэ? Энэ нэвтрүүлгийн зорилго бол насан туршаагүй хүүхдүүд рүү өөрийн гаж зураг бичлэгийг илгээж, мөн тэдний өөрсдийн зураг бичлэгийг авч дарамтлан, садар самуун дурууд адах, бэлгийн харилцаатай холбоотой ёс бус үг хэллэг. Захин болон бодит орчинд бэлгийн дарамт үзүүлдэг насан туршийн хүмүүсийн аюулыг олон нийтэд ойлгуулж, тэдний эсрэг зогсох юм. Монгол улсад өсвөр насны 4 хүүхэд тутмын нэг нь захим дээрлэхэлтэд өртөж, насан туршаагүй 3 охин тутмын нэг нь захин бэлгийн дарамтад өртдөг. Зөвхөн 2022-оос 2024 оны хооронд Монгол улсад 10-аас 14 насны 72 охин төрж, нийт 4161 насны төрөөгүй хүүхэд бэлгийн хүчирхийллээ охирч болсон байна. Тэдний 3898 охтууд. Захим орчинд 4 эмэгтэй тутмын нэг нь эсрэг хүйснээсээ бэлгийн гаж үйлдэлтэй холбогдох зураг бичлэг. Эсвэл эрэгтэй хүний бэлэг эрхтний зураг авдаг гэсэн судалгаанууд бий. Эдгээр тоо баримт зүгээр нэг статистик биш. Эдгээрийн цаана маш олон айдас чимээгүй шаналд үлдсэн бодит хүүхдүүд бий. Юуны өмнө бид нэг зүйлийг тодорхой ойлгох ёстой. Насанд хүрсэх хүн бэлгийн дор хүсэл сонирхол нь бие бэлдэр сэтгэл зүйн бүрэн хөгжөөгүй 15 ба түүнээс доош настай хүүхдүүд рүү чиглэдэг сэтгцэн эмэгтэй хүмүүсийг педофил гэж нэрлэдэг. Өөрийнхөө хүүхэд шиг амьдралд дөнгөж хөл тавьж буй нэлх хүрсийг маань бэлгийн гаж хүслээ ханх хэрэгсэл болгоно гэдэг хамгийн ич хүртэй, хамгийн аюултай гэмт үйлдэл юм. Бид энэ нэвтрүүлгээрээ тэднийг аратан буюу предаторууд гэж нэрлэх болно. Предатор гэдэг нь сүргийн хамгийн сул дорой, өөрийгөө хамгаалах чадваргүй амьтдыг агнаж амьдардаг аратан. Тэд өөрсдөө ч бас сул дорой учраас өөрөөсөө хүчрээг нэг илүү халдаж чаддаггүй. Үүнтэй адил педофилуудын хамгийн амархан, хамгийн амтд цаг бол хүүхдүүд байдаг.
Манай 10 жилийн найз ах эхэндээ минь тустай. Найзууд хоёр дандаа гоё юм авч өгдөг. Уул нь гоё ах л байсан юм. Нэг их юм боддоггүй байсан болохоор Facebook-оор найзууд болоод ганц нэг ойр зургийн бичдэг байлаа. Тэгсэн удаачгүй дандаа шөнийн цагаар бичдэг. Хоёулахнаа уулзъя. Хамт бай. Жийл намайг ойлгоно. Би чамд амттай юм авч өгье. Гэрт чинь яваад очие гэд эвгүй юмнууд бичдэг байсан. Би ч дандаа үгүй гэдэл. Сүүлдээ нэг л эвгүй санагдаад байсан. Нэг өдөр надад мөнгөөр бэлгийн харилцаанд орох санал тавьсан. Би гайхаа шууд түүнийг болоо гэсэн. Хамгийн гол нь эхнэр хүүхдтэй гужгарсан хүн байж яаж тийм муухай юм бич чаддаг байна л гэж боддог. Тэгсэн тэр ах ялцчихгүй л дандаа тийм хийж явдаг. Гаж донтой хүн байсан бэлээ. Одоо оюутан болсон болохоор тэр найзтайгаа найзлахаж болсон. Би тэр ахаас одоо ч хүртэл айдаг. Би СУ-д ажилладаг байсан юм. Тэгээ манай хажуудлын оффист ажиллана байдаг байсан баха. Байнга орж ирж юм авдаг нэг ах байсан юм. Манай ав шиг дүж гарцсан хүн. Тэгэд анхандаа зүгээр л гараад явдаг байсан. Сүүлдээ танилцъя, чамаа хэн гэдгийг. Энд нэг юм болохгүй байх гэдэл дуудаад тэгээд миний биеийг зөвшөөрлгүй хүрээд амар сонь хараад байдаг байсан. Тэгээд ажиллаа хийж чадахгүй тэр хүнээс айгаад улан надад ажил маань чухал байсан ч тэр хүн миний аав шиг хүн байж ёс зүгөө тийм үйл гаргаж байгаас нь болоод гарч байсан. Ажлаас гарсны дараа хүртэл миний сошиал хаягийг олчихсан сонь бичээд л байсан. Би тэгтээ ихэнхдээ ийм зүйлүүдэд найзуудаа л хэлдэг. Нэг өдөр хичээлээ тараад автобусан суугаад тарих гээд явж байсан юм. Манай хол учир би дамжиж явдаг. Дараагийнхаа автобусыг хүлээгээд зогсож байтал нэг өвөө ирснэ. Ямар хөөрхөн охин бэ гэд гарнаас минь атгаад авсан. Би ч тухайн үед нэг юм бодоогүй адилхан жоохон охинтой хүн юм байхтаа гэд баярлаа өвөө гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр өвөө би чамайг сая автобусанд харсан. Ёстой хөөрхөн охин байна. Танаа хаана байдаг вэ? Хамт явах уу? Гихмэд сонио асуултууд асууж эхэлсэн. Уг нь автобусны буудлын дээр зөндөө хүн байсан ч би айгаад үгүй би өөрөө явна гэд явах гэтэл гарнаас минь амар чанга атгаад намайг ална гэж байгаа юм шиг л харж үлээ. Би тэр үед сандраад гараа салгаад СУ рүү зугтсан. Цаг гараа яахаа мэдэхгүй СУ-д сууж илээ. Цонхоор хараад нөгөө хүн хүлээж байгаа болов яаж харих вэ гэд маш их хайсан. Энэ аюул бодит уу? Тэд жинхнээсээ юм үйл хийдэг гэж үг их зэрэг маш том асуулт бидэнд байсан юм. Тэвч учраас манай баг бид бүхний өдөр бүр хэрэглэдэг сошиал платформудад хэд хэдэн эрэгтэй эмэгтэй хуурамч аккаунт нээхэд эхний 20 минутын дотор л бид эрэгтэй хүмүүсээс бэлгийн харилцаатай холбоотой ёс бус үг хэллэг. Эрэгтэй хүний бэлэг эрхтний зураг. Хүүхдүүдийг зохисгүй үг хэлэхээр дуудах. Мөн дээрээс нь мөнгөөр бэлгийн харилцаанд орох санал зэрэг байж боломгүй ухамсаргүй үг үйлдэлүүдийг баримтжуулж авснаар уг аюул хүүхэд болгоны ард отож байгаа гэдгийг олж мэдсэн юм. Хамгийн гол нь би 14 настай гэж хэлээд байхдаа тоосон шинжгүй. Зүгээр л байдаг л зүйл юм шиг энэ гаж үйлдэлүүдэд зогсоох бус улмас шунаж яг л цус унарсан араатан шиг л авирж байсан юм. Би таар дахин нэг зүйлийг сануулъя. Тэд өөрсдийгөө 14 настай охинтой харилцаж байгаагаа мэдэж байгаа. Бас итгэж байгаа. Та бүхэнд хэд хэдэн жишээг харуулъя. Эдгээр чатнууд хуурамч биш. Уучлаарай би 14 настай. Тэгвэл чи секс хийж үзсэн үү? Чам таалагдана. Надтай уулзах уу? Эртхэн хийгээд үзчихвэл чамд л хэрэгтэй. Би чамд мөнгө өгч болно. Чи аав ээжтэй хэлэхгүй байхад л болно. Чи хөөрхөн юмаа танилцъя. Сайн уу намайг тэр гэдэг 15 настай. Чи хийж үзсэн үү? Юу? Секс? Үгүй тэр чинь том хүний юм шүү дээ. Чи надад таалагдаж байна л та. Би тэгтээ хөггөж гарсан өгшүн. Хоёулаа хийх үү? Би чам заагаад өгье. Үгүй би яагаад вэ? Зүгээр дээ эхэндээ тэгдэв. Чи явандаа дуртай болчихно. Та өөр охтууд руу бас ингэж үчдэг үү? Энэ тал дээр ч дурслагатай шүү. Энэ аккаунтны эзэн маань өөрийн Facebook дээр эхнэр хүүхдийнхаа зургийг тавьсан байж их чинь эсвэл ичээх нь хүүхдүүд гэж худлаа ярьцаар л байсан юм. Одоо хамгийн эвгүй чатууд. Очиж салтаагчинд дэлгээд боовоо хий болохгүй юу? Эсвэл чамайг илж таалж өгье. Чи хатурсан боов хөхөд үз. Яасан болохгүй юм уу? Худлаа дуртай байж. Чи ч сайхнараа байгаа да. Ахтайгаа уулзах уу? Ахан сайн ах байж чадна. Намайг цаашдаа халамжтай ах гэдэл дуудчих. Чиний зураг надад байгаа.
Би шалдан болохоос хойш л орчин тавьж чадна шүү. Чи одоо миний хийснээр байх бол. Надтай аятайхан харьцаарай. Одоо хаана вэ яваад очие. Эсвэл гэр түрээд ир. Энд хамгийн тод илэрч буй зүйл би 14 настай гэж хэлсэн тэр мөрүүд. Гэвч тэдний гаж үйлдэл садар самуу хүсэл зогсоогүй. Энэ аюул бидний дунд өдөр тутмын амьдралын нэг хэсэг шиг хэмээл зүйл болсон. Монгол улсад шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Төгжрөл, утаа, улс төр. Гэвч хамгийн чухал нь улс эх орны ирээдүй болсон хүүхдүүд. Тэднийг хэн харж хамгаалах вэ? Энэ асуулт одоо бидэнд илүү амин чухал болж байна. Нэвтрүүлгийн хамгийн ихний предатортой танилццгаая. Түүнийг Д гэдэг. Тэр 37 настай, их нэртэй, бас 3 хүүхдийн аав. Бид бүгдийн өргөнөөр орж үйлчлүүлдэг төргөө олны газар тоогооч хийдэг. Түүний манай хуурам Жоо гэх 13 настай охины хаяг руу явуулсан чатны багахан хэсгээс. Ах нь 37 настай. Би 13 настай. Хайр дурлалд нас хамаагүй гэж боддог штт. Хаха. Миний бов чам таалагдж байна уу? Сайн уу өрхнөө юу хийж байна? Би жоохон удаад л байна. Чамтайгаа уулзах юмсан. Чи гэртээ ганцаараа байх үе байдгүй. Заримдаа. Чамайг тэрч хэвтээд хамтдаа шүнжин жаргамаар байна. Хурдан аав ээж чинь яваасай. Явх үед нь хэлээрээ хоёулаа уулзъя. Тэр манай Огийн хаяг болон бусад хуурамч хаягнууд руу адил зүйлийг бичиж байсан. Тэр насанд хүрээгүй гэдгийг мэдж байсан ч харилцаагаа зогсоогоогүй. Улмал их чат явуулж гажиг асуултууд тавьж байлаа. Чи онгон уу? Тэр нь юу гэсэн үг юм? Секс хийж үзсэн үү гэсэн үг? Үгүй. Чи ч сайхнаар байгаа юм байна да. Ах хүн сонирхдгүй. Эцэст нь бид түүнтэй цаг товлон уулзахаар болсон. Бид предаторыг ирэхээс 5 цагийн өмнө түүний ирэх байршил, нууц камер, дуу хураагуур гэх мэт зүйлсийг бүрэн байршуулсан. Мөн 13 настай охины оронд насанд хүрсэн эмэгтэй жүжигчин байсан. Хувь хүний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс энэхүү бичлэгт орсон дүрс болон дуу хоолойд тодорхой өөрчлөлт оруулсан болно. Hello. Хаана ч юм. би боор гадаад ирсэн байна. Амт чирэг ирсэн. Тэний замынхаа хойд талд байгаа шүү дээ. Энэ машин нэрэн замтаад шүү дээ. Нөө. Өөрхөн байхгүй би. Тэр боор ирсэн. Шаарацаа би эндээс онгойлгоч. Би түүнтэй ойролцоогоор 3 минут ярилцсан ч энэ ярилцлага тайван явагдаагүй. Тэр асуултад хариулахын оронд тийм ээ. Тэр над руу Монголын үнэртэй салавч гаргасан. Учир нь тэрэнд ичиг улчирхаа гэж байхгүй. Тэрэнд зөвхөн гаж хүслэл байгаа. Ийм хүмүүс хүүхдүүдтэй чаталж, идэглийг нь олж, уулзалт тавлаж, өөрийгөө энгийн мэтээр бидэн дунд нуугдаж чаддаг. Тэд яг ийм л байдаг. Предатор орж ирлээ. Гадаад байсан уу? Заарсан уу? Нөө. Да ты же слов. Би бас уцаас ингэж чадахгүй. Тэ тэнийг болчих. Ти шаарддаг юм за. За сайн байна уу? Та энд яах гэж ирсэн бэ? өөрөө хэлсэн. Яах вэ? Үгүй. Та энд яах гэж ирсэн бэ? Таны ингэдэг вэ? За нэг л ойлгож өгдөө. За юм болоод байгаа л.
Штэ. 37 настай. Эхний газар тоогооч хийдэг. Эхнэр хүүхэдтэй. гэж хүн. Юу бол чи цартай юм? 13 настай хүн гэртээ ганцаараа хаа та хурж ирлээ. Энэ таны үзүү зүйл юм. Би танд дүүтэй уулзах болно ажилтаа зур замаараа орчихсон шүү дээ. Гэртээ ганцаараа Яаж тэнд? чанд яваа. Танд дүү хэлж шүү дээ. Таны зорилго бол 13 нас дарах. Хаана юу болов? Таны төрсөн охин дээр эсвэл төрсөн дүү дээр чинь уж гарсан хүн гэртээ ганцаараа хот нэрвэл танд ямар санагдах вэ? Зүг зүйл хийж бодож байна. Чанд таван зүг. Тэр охин болсон төрөө. Долоо maps там. Та энд үтсэн байл та. Чи өөрийгөө фингердэж үтсэн үү? Там юу? Ушаа там шүү. Яа тэ та үйлч юм шатаачтай байна. Та бэлэг ха зургийг явуулж яа. Зүг. Танд хамгийн чухал нэг зүйлийг хэлье. Таны хамгийн том дэмжлэг бол манай YouTube хуудсыг лайк, subscribe дарж мөн share хийх юм. Ингэснээр та манай контентуудыг цаг алдалгүй үзэх юм. Миний ярьж анхааруулад байсан аюул бол энэ. Тэр 13 настай гэдгийг мэдсээрэж гэрт нэрж байна. Гэрт чинь хүн байхгүй үстэй гэж дахин асууж. Харин намайг асуулт асуух үед би таньдаг дүүдээр ирсэн гэж бие өмөрч байна. Өөр талаас нь бодоод үзье. Энэ охин манай багийн гишүүн биш. Насанд хүрээгүй 13 настай охин гэртээ ганцаараа байсан бол юу болох байсан бол? Танд хэлэх бас нэг зүйл бол тэд зөвхөн эмэгтэй хүүхдүүд рүү биш, эрэгтэй хүүхдүүд рүү бас халддаг. Манай хуурамч 14 настай эрэгтэй хүүхдийн аккаунт руу явсан чатнуудыг танд харуулъя. Хай танилцах уу? Хай. Чи хэдтэй вэ? 14-тэй. Чи хэдтэй? Ах нь 45-тай. Зүгээр эцтэй. Ах нь мөнгө өгье. Ахтайгаа ганц уулзчих. Чи хүнтэй унтаж үзсэн үү? Найз охин байгаа юу ахын дөө? Байхгүй. Үзээгүй том хүн юм шүү дээ. Би дөнгөж 14-тэй. Зүгээр штэ мэдв. Ахта зураг явуул да. Чи их царайлаг юм биш шүү дээ. Яагаад найз охингүй байгаа? Ахта боовныхаа зургийг явуулчих. Шинжээд өгье. Та гэхдээ 30 дээр давтсан юм шүү. Илүү өгшөө харагдаж шүү дээ. Аа мэдсэн үү? Хаа. Чи тэгэд хэдтэй? Би 14-тэй. Зүгээр шүү дээ. Нас чинь зүгээр л тав байхгүй юу? Сайн ах байгаа юу чамд? Тэр нь юу гэж байгаа? Хамаатных идэргээд үү? Үгүй ээ. Тусалдаг ах гэх юм уу? Хаяа чамайг бөхсддөг. Яасан ичээд байгаа юм уу? Чи ахта таалагдж байна. Эрэгтэй хүн сонирхож байсан уу? Үгүй. Чамайг харахаар боов тултал өвчрөөд байх юм. Сайхан цагаан бөхснийхөө зургийг явуулаач. Ах нь хинт ч хэлэхгүй за. Секс хийж үзсэн үү? Үгүй юу гэж дээ. Үзхийг хүсдэг л үсттэй. Хаа. Үгүй. Нэгэнд үзэхээс хойш ах нь чам заагаад өгч болно шүү. Ах нь хөхөөд өгөхгүй. Гой олдсон штэ би тавираад. Юу яхаа? Би дөнгөж 14-тэй штэ юу яриад байгаа. Чи санхүү өгөх боломжтой юу? Тэр нь юу гэж байгаа? Чи надад мөнгө төлөөд надтай секстэн. Би боовыг чинь хөхөж өгнө. Чи хүсвэл минийхийг хөхөж болно. Па юу вэ? Би 14-тэй тэхүү. Зүгээр штэ. Бүр групп секс хийж болно. Чамд эрэгтэй хүн сонирхдаг найз байгаа юу? Би бүр групп секс хийж үзмээр санагдаад байдیں۔ Царайлаг бол бүр өнгөө хийж болно шүү. Жихүүд сүргэм зүйл бол таны насанд хүрээгүй хүүхдэд насанд хүрсэн эрэгтэй хүн өөрийн биеийг үнэлэх. Мөн групп секс зэргийг сурталчилж байна. Групп секс гэдгийг мэдэхгүй хүмүүст хэлэхэд 3 ба түүнээс дээш хүмүүс бэлгийн харилцаанд орохыг групп секс гэдэг. Эдгээр чатнууд бидний хэлж байгаа зүйл биш. Гаж донтнууд буюу предаторуудын бидэнд тавьж буй санал. Бидэн лөө явуулж буй чатнууд. Энэ бол нэг хүний аль эсвэл нэг гэр бүлийн асуудал биш. Энэ бол манай нийгмийн асуудал. Сүүдэрт нуугдаж буй аюул. Бид өнөөдөр зөвхөн нэг хүнийг харсан мэт боловч үнэх хэрэгтэй ийм хүмүүс
Бидний дунд дахиад хэд байгаа бол гашуун үнэн бол бидэнд тэднийг барьж байцаах хууль ёсны эрх байхгүй. Бид илчилж чадна. Бид анхааруулж чадна. Харин хариуцлага хүлээлгэх, даслан зогсоох эрх мэдэл байхгүй. Тэд эрх чөлөөтэй явж та бидний үр өгтийг хохироосоор л байх уу? Нэвтрүүлгийн 2 дахь предатор. Түүнийг Т гэдэг 27 настай компани борлуулалтын менежер. Тэр бидний нээсэн 3 аккаунт руу зэрэг бичдэг байсан. Гаж асуултууд, мөн бэлэг эрхний зургнууд. Түүний явуулсан чатны багахан хэсгээс. Сайн уу танилцъя? Сайн уу? Яасан ч гоё нүдтэй юм, яасан ч гоё биетэй юм. Чамтай дотн танилцсамаар байна. Тэгё намайг гэдэг. Хэдтэй вэ? 15. Оо сайхан нас. Хаа. Чи юу хийж байна? Гоё юм харах уу? Эсвэл надад гоё юм харуулах уу? Юу? Миний боомны зургийг харах уу? Сая хараад нойтгонсон уу? Тэр нь юу гэсэн үг юм? Хэлүү чинь орсон уу гэсэн үг. Чиний царайг зөндөө харлаа. Одоо гоё юм харъя бэби. Чи хүнтэй унтаж үзсэн үү? Үгүй. Яагаад ийм сони юм асуугаад байгаа? Байдаг л зүйл шүү дээ. Чи том болоод үзнэ. Чамд угаасаа таалагднаа. Чи өөрийгөө оролддог уу? Би насанд хүрээгүй шүү дээ. Битгий маяглаад бай. Угаасаа анх удаа хийж үзэж байгаа болохоор дуршлагтай хүнтэй хийж үзсэн дээрдээ. Түүний хүслээр бид түүнтэй уулзахаар болсон. Гэхдээ тэр тавсан цагтаа ирээгүй. Тэр төгжирсэн. Төгжрөл хэнийг ч ялахгүй сайхан юм да. Оо, төгжрөл явж гинөө. Чи юусе хоо, стаасаа. За. Эсвэл хүн байхгүй гэдэг ааш юм уу байхгүй дээ. Ахгүй би стандарт юм уу? За, тэгээд төгжрөл. Хэсэг хугацааны дараа тэр дуудсан барьшлын гадаа ирээд биднэлөө залгасан юм. Ийш тийшээ байн харж шалгаж байгаа нэг л сэжигтэй. Гэмт хүн гэлбэлзнэ гэж. Тэр энэ удаа илүү тайван ярилцсан ч занал хилэл болон авилгал өгөх гэж зүтгэсэн. Бэр гэвчсэн маа. Тэгээ дамынхаа хойд талд байгаа шүү да. Тийм үү. Тэгээд нөгөө ороод тэр дараараа за бид дотроос нь онгойлох юм. Предатор орж ирлээ. За сайн байна уу? Энд яг гэж ирсэн бай. Үгүй. Яаж юм бэ? Та бүгдийн энэ чатанд ирвчсэн шүү дээ. 2025 оны 11 сарын 1-ний өдөр гэдэг аккаунтаас 20 цаг 14 минутанд сайн уу гэж орж ирсэн. Юу ч юм. Үгүй. Энд яг гэж ирсэн. 14 настай хүн гэртээ ганцаараа авахт. Зайтай холбоотой ёс бүс үг хэлсэн чатнууд нь энд байгаад идэг. Зорилго тодорхой. Надад ч бичсэн гэж юм. Энэ таны зураг. Компани борлуулалтын менежер. 14 настай насан туршаагүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох гэж ирлээ шүү дээ. Энэ таны үзэг зүйл юм. За надад ерөөсөө тийм бодлоо шүү дээ. Бодол байхгүй. Надад тийм биш шүү. Та бидэнд өөрийнхөө зургийг явуулсан байна л да.
Мөн дээрэс нь өөрийнхөө бэлэг эрхний зураг авсан. Наа зургийг чинь миний гэж яаж юм. Наа чинь түүнээс шүүр болоод гэсэн биш. Үгүй ээ. За. Гүн ухацгай тийм үү? Маш гоё шах. Чи хүнтэй унтаж үзсэн үү? Би ч юм заагаад өгье. Би энэ тал дээр туршлагатай. Чи яах шүүгч юм. Үгүй ээ. Би зүгээр хэдэн асуулт асууж байна. Өөр хэдэн хүүхэдтэй интернетээр харилцаж байсан бэ? Яа, энэ миний анхны шийдтэй тэгэл цалин болооч. Анхнах гэсэн үү? Гэсэн аккаунттай та бичдэг тийм үү? За. Та бүгд нь л бэлэг эрхнийхээ зургийг явуулсан. Энэ бэлэг эрхний зургийг явуулж яах гэсэн юм? За, би явчих. Хамгийн гол нь энэ хүүхдүүд бүгд танд 13 настай, 14 настай гэдгийг хэлсэн. Тэгэхэд та секс хийж үзсэн үү? Чи өөрийгөө оролддог уу? Хөхөж үзсэн үү? Энэ гаж асуултуудаа улам л бичээдсэн. Энэ таны хувьд зөв зүйл юм уу? Би эсвэл Осоо. За би таныг явахаас өмнө нэг юм хэлчихье. Би бол хөтлөгч Крис. Энэ бол бидэнд дунд нэртэй мөрдөн сурвалжлах нэвтрүүлэг. Камераа. Миний царайд харагдах уу? Миний царай нэр бүх юм харагдах уу? Эсвэл тэгж бол. За би ч юм зохистой Бидний зорилго бол мөнгө авах биш. Энэ нийгэмд байгаа энэ гажуудлыг л засах. Нийгэм дуу өргөх. Яг тань шиг өчнөө гаж донтонгууд бидний өөр хүүхдүүд лөө шүлсээ гойжуулаад байж байгаа шүү дээ. Чам хин гэдэг юм. Би бол хөтлөгч Крис. За. Энэхүү хоёр ярилцлагаас нэг зүйлийг анзаарвал тэдний далд ухамсарт энэ үйлдэл нь хууль бус мөн болохгүй зүйл шүү гэдэг бодол огтаалга. Энэ нэвтрүүлэгт гарч байгаа нэг л зүйл зохиомл. Тэр нь бидний үүсгэсэн 13-аас 15 настай хүүхдүүдийн сошиал аккаунт. Одоо нэвтрүүлгийн энэ хэсэгт хохирогч хүүхдүүдийн бодит ярилцлагыг танд хүргэе. Би тэр үед яг 13 настай байсан. Яг өсвөр насны дээр явж байгаа хохир байсан. Тэгээд манай аавын төрсөн дүү манай хамаатны ахмаас ойрын төрлийн хамаатны ах байсан. Манай эмээ дэвтэр дараа тэр үед би ингээд эмээгээ салхиад тонхорлсон. Унтахтаа бэлчээд ингээд өсвөр насны дээр явж байгаа болохоор би левжийг хэрэглэн. Тэр левжийг авч салаад унтсан чинь өнгөлөөртэй яг миний мөм ингээд бариад ирсэн. Би бүр тухайд ээж аахан айгаа сандрал яхаа мэдгүйсэн. Тэгээд дараагууд нь ахиж нөхөнхөр болоод би ахад ирэхгүй бистэй яхаас асуусан чинь манайх энэ удаа үнэхээр ирэхгүй гэжсэн. За гэж бодоод тэр үед тэгээд дахиад ээж аахан юм ахиж жоохон Хүний биеийн зөвшөөрлөг хүрнэ гэдэг маш буруу зүйл. Ялангуяа та насанд хүрээгүй хүүхдийн биед хүрч байвал тэдний аюулгүй байдал занл хийж байгаа гэсэн үг шүү дээ. Эцтэй хэдлэх талж унтаагүй тэг өглөө ирсэн чинь бас өглөөс ирсэн чинь миний бүр момыг бариад ямар та момтой юм бэ? Зүгч амар хурдан цоглоод байна гээд тэрнээс би жоохон айгаад яг ингээд аавч тэл чадаагүй яг бол яг миний буруу юм шиг амар санагдсан. Аавч намайг ингээд ойлгох биш намайг загнах юм шиг санагдаад тухайд би бараг энийг хэмээн зөөлгээд юм ойлголт тавцсан гэх юм уу бүхэл охтыг угаасаа ингэдэм байна ханах гэж бодсон. Тэгээ бүр жоохон том болоод нэг 14-15 настай болоод ирсэн чинь энэ хэвийн бус гэдэг юм мэдээ тэгээд аавч намайг загнахгүй гэдэг мэдээ ойлгоод яг аавчтэй хэлсэн. Тэгсэн чинь тэгээд дахиад тэр хүн налуу ингээд уурлаад зандарсан гэх юм уу танайхан ингээд гэр бүлч хүүс таньдэрээ шүү би ингээд чиний хаан амьд чи мэдээ шүү гэж надлах бүр ингээд зарлах хэлсэн. Ихэнх хүүхдүүд аав ээжээсээ айдаг учраас хэлэлгүй нуудаг. Та хүүхдэд загнах биш. Энэ зүйл чинь болохгүй зүйл. Энийгээ битгий нугаарай гэд чин сэтгэлээсээ дотн ярилцаж сурах хэрэгтэй. Энэ бол хамгийн энгийн хамгаалалт. Тухайд би нэг 14 настай болсон байх. Би яг хөгжмийн сургалтанд явдаг байсан. Тэгээ хөгжмийн сургалтаа бариад харчаад ингээ яг манай хөгжмийн сургалт манай гэр хоёрын хооронд 3-аас 4 км-ийн хооронд зайтай. Тэгээ манай хөгжмийн сургалтаас ингээ ахуулаад нэг өвөө намаа дагаадсан. Би тухайд ирэл жоохон тоодонгийн хүүхдүүд хүмүүсдэг олгооны дунд бүр уусах боломжгүй
Тэгээд би намайг дагаад байгаа нь би газарлаад мэдээд автобуснасаа буугаад өөр ингээ газар явах гэсэн чинь ахил дагаад ингээ автобус буугаад намайг ингээ бүх газар дагаж яваадсан. Би ингээ дагаад байгаа мэдсэн бол нэлээд төрөлх гэж үзсэн. Тэгэд хөөрч өгөхгүйсэн. Тэгээд сүлдээ ингээ үнэхээр салхуулсан болохоор би ингээ сүлдээ аргаа бараад ингээ ахлаас л агаа намайг гарч ирээд аваач намайг хүн дагаад наа гэд жоохон тийм холгосон манайгаа гарч ирсэн чинь тэр өвөө хараад шууд ингээ явцсан. Энэ охин ахыгаа дуудаагүй бол юу тохиолдох байсан бол та хүүхдтэй хараа хяналт тавьж тэднийг оройтох үед нь тосч авч байгаарай. Тэгэд ингээд хамгийн ингээд гол нь тиймэрхүү мөрнийхээ ганц болдог та ирдэг л дээр нь бол тиймэрхүү гаж хүмүүс төсөөлтгүй нэг тийм өвөөнөр байдаг 40-40-оос 60-аас нэг тийм өвөөнөр гэдэг октоудаа нас ширэхэд ер нь бол арай болгоомжтой яваарэ хүн дагаад авах бол шууд томоос тусламжгүйгээр Юу л да одоос 2 жил өмнөхөр 15 байсан юм. 15 таа. Тэгээд 15 таахта даавар дээр нэг машины чейнж ах дээр нэг машиныхын шалмалын угаагаал тэгээд шалж малж угаагаал тоос машин орчил нэг Японоос машин оруулж ирдэг байхгүй. Тэгсэн харин нэг өдөр намайг гэрт яг ингээд орой унтах гад 9 гүрж явах дуудахгүй. Аханд хүрээд ирэх шиг. Тэгээд би дотроо бодохнаа одоо машин тэргийг нас ахад шинээр машин буусан болов бараг машин шинжүүл юм их бахтаа гэж бодоод яваад ирсэн чинь жоохон халан цуу тэгээд бас нэг юм барьцсан. Тэгээд аханд үйшээ суунаа ширгээ. Тэгээд за хаяас юм гэдгсэн чинь ахан чамд үнэхээр хайртай нэрэ чи миний өстө ганц хайртай дүүмэн юм шүү дээ гэл. Ахан чамд өстө мөнгө өгнө гэдэггүй юу? Тэр үедээ заашгүй мөнгөтэй болоо сайхан мөнгөтэй болох юм даа ахын сахтуудаар дэлгэмдүүлээ сайхан мөнгө авъя гэж бодсон чи харин ахын боог хөхөд өгөөч гэж хэлэрдэг. Яс зүгөө байдал гаж дон нүртэл ийм хэмжээнд үржигсэн гэж юу? Насан туршаагүй эрэгтэй хүүхдэд ямар санал тавиад байгаа юм бэ? Тэгэд би тэр үедээ бодоод юу яхаа та юу солиороод байгаа юм бэ гэж бодоо. Тоглоод байгаа юм гэдгсэн чинь үгүй ахын тоглоогүй чи эхнээс ахын өөр хүн битээ хэлээрээ. Тэгэхээр та одоо болоочтой ийм үж юу исэн бэ гэдэг. Тэгээд тэр үедээ шууд машинаас нь буугаа шууд гэртээ ярьж унтаад. Тэгээд тэрнээс хойш тэр ахтай ерөөсөө холбогддог. Хэд орчноос юм бэ? Манай автал ойролцоо одоо нэг 40 байгаа юм байна. Ганц бие юм байсан юм эсвэл ихнэр хүүхдтэй юм байсан юм? Ихнэр хүүхдтэй 2 илүү 3 хүүхдтэй. Би 15 настай. Тэгээд жилийн өмнө нэг фэйсбүүкээр нэг хүүхдтэй танилцаад найзууд болсон. Тэр найзтайгаа хамаг асуудлаа яриад тэгээд тэр найз маань намайг ойлгоод тоор айгүй гоё татна болсон байсан. Нэг удаагүй байжсэн чинь нөгөө над руу чадчихээд бас өмнө ганц уулзчаач гээд тэгээд би ээжэд худлаа яриад ээжээ би дэлгүүр гарчаад ирээгээд тэгээ гарсан чинь гараад чадчихээд би ингээд ахтайгаа явж байгаамаа нэг харангуйтай машин байсан. Тэгээд машинд нь ороод суусан чинь нэг ах байсан. Тэгээд сайн уу дүү би төгөлдрөө ах байна. Хоёулаа төгөлдөр дээр очие гэдгсэн хөдөлсөн. Гайхаал байжсэн чинь тэр ах машинаа зогсоогоол тэгэл би тэр төгөлдөр чинь ингээ надад тэгж хэлсэн. Тэгээ би яг тэр үед гайхаад төгөлдөр хаана байгаа бэ? Битээ худлаа яриад байгаа чи гэд тэгсэн чинь тэр ах чи зүгээр дуугаа миний хэлсэн юм хий гэд над руу уурлаа. Тэгээд би бүр уйлаад тэгээд би бүр айгаад тэр ах миний ингээд бүх хувцсыг тайлаад тэгээд ингээ миний зургийг ингээд авсан. Тэгээд дараа нь ингээ миний ингээд биеийн таймер хамаагүй хүрэл чи ингээд аав ээжтэй хэлэх юм бол би чиний энэ зургийг чинь ингээд аав ээж чинь үзүүлэн ангийнхан ч үзүүлэн фэйсбүүкээр татсан тэгээд би бүр үнэхээр юу хэлэх юм мэдэхгүй. Тэгээд зааг ахаа ойлголоо гэ тэгэл би буугаар гарсан. Хүүхдэд нэн чухал зүйл бол гэр бүлийн хүмүүжил, гэр бүлийн харилцаа. Та хүүхдэд загнаж зэмлэх биш. Тэднийг сонсож үзэл бодлыг нь бас хуваалцдаг байгаарай. Энэ сэдэв бол маш хүнд сэдэв. Бид эдгээр гаж томтнуудаас үр хүүхдүүдэд хамгаалах нь хамгийн чухал асуудал болоод байна. Харин бүртээ нэг хүнтэй хаягаар танилцаад нэлээд удаан харьцсан юм аа. 2-3 сар. Тэгээ олон хүний зураг ашиглаагүй. Өөрөө л байсан л та. Болцоонд үрээгээд тухайд хойнтон дөрөшөд үзээгүй. Тэгээ болцоонд үрэх амар догтлоод зөвшөөрч чийсэн байхгүй юу. Тэгээ тухайд намайг
14 тавтай байсныг мэдчихсэн. Тэгээ надад насаа хэлэхдээ 20 гэж хэлчихсэн. Амар ахмаа гэхэд зүгээрээ ивэл штэ. Хүүхэд бол хүүхэд. Хүүхэдтэй ивэл нас гэж байхгүй шүү дээ. Хүүхдийн гений итгэлийг буруугаар ашиглана гэдэг хамгийн том нүгэл. Хүний ясанд баймар үзүүл шүү дээ. Чамайг гадааны хүлээлгээд байх юм аа даарч байгаа чи ороо байж би жоох удах юм шиг байна гэд кино үзэх хоёлаа үзэл тоглоом оолоо гэд. Тэг би яарч исэн болохоор та ингээ хурд юм авчаа хоёлаа таны гэрээс гарья би ингээд яарад байна гэд би тайлбарлаж хэлсэн баггүй. Тэг тэгсэн чинь би өгөн чамайг манай гэр жоох удах байх гэж бодсон. Хоёлаа бүр ингээд гоё татна болох байх гэж бодсон ингээд. Тэгэл тийм яриа өрнөл би гарахаар болсон чинь үгүй яах вэ ингээд кино миноос тийм үзээд хэрэг надад тийм тохиолдох юм бол өстэй юу хүн байсан тохиолдол магаал хав байдгаас авахал яаж иж байгаа тацтал гарна өстэй юу хүн байдгийг гэж боддог ч гэсэн яг цагаат болоод ирэх юм бол тамиртаа өвдөө тэр хүн яаж ч өвдөжсэн хамаагүй улам илүү өвдөхөд өөртөө таашаалтай байлгахыг амар илүү үздэг юм лээ. Би ихтэй тийм болж байгаа яа намайг хүрдэхгүй байгаа юм бол яа намайг өвдөж ийн гэж бодохгүй байгаа юм бол болж болохгүй юм бах та. Тэгээд ингээд мянга орлоод тэг ингээд амнаас сүлдээ бүр ингээд аваа гарч чадахгүй. Найзуудтай ингээд хэлээ гэд ихээр зөрөг бүргүй тэг ингээд намайг тийм юм болсон гэдэг мэдчихвээ тэг намайг тийм муухай юм хийсэн гэдэг мэдчихвээ тэг. Тэгээд нэлийн хэдэн сарын дараа жирэмсэн болсноо мэдээд тэг тэр хүн хэлсэн чинь ингээд таахгүй шууд бүх юмараа болгоглоод явцсан. Тэгээ яахаа мэдэхгүй ээжээс айгаад хэлж чадахгүй бас нэг сар болсон. Тэгээд аав ээжтэй бүгднийг хэлээд уучлалгүйгээд хүчтэй юм гэж боддгийсэн. Тэгээд би ингээд тэр үедээ зулбуулахад бүр амар хэмээсэн. Муухай ч гэсэн санаа зовоол. Үеийнхээ хүүхдүүдээс ч гэсэн санаа зовоол. Тэгээд цагдаад мэдүүлэг өгөөд хайлгуулад олоход тэр хүн 20-т биш 30-т хүрчихсэн. Тэгээд ихнэр хүүхдтэй болж таарад. Тэгээд ер нь охтодтой хандаж хэлээд хүн ингээд биэнд чинь дураараа хүрэх юм бол эзэж битээ ингээд санаанд өөрчлөлээ. Эсвэл юм байдаг юм гэж битгий бодорой. Эцэг эхчүүдтэй хандаж хэлгээд хүүхдүүдтэй хараад хяналт тавиад хүүхдүүдтэй ярилцж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг өсөн нэмэгдэж байгаатай хамтдаа тэмцэж хүүхэд болгоны аюулгүй байх ирээдүйн төлөө хүүхдүүдийг хамгаалахын төлөө хийж байгаа юм шүү. Танд хамгийн чухал нэг зүйлийг хэлье. Таны хамгийн том дэмжлэг бол манай YouTube хуудсыг лайк, subscribe дарж мөн share хийх юм. Ингэснээр та манай контентуудыг цаг алдалгүй үзэх юм. Энэ аюул сайн уу танилцъя гэсэн ганцхан шатнаас эхэлдэг. Энэ харилцаа хаа үрж болохыг та харлаа шүү дээ. Та энэ нэвтрүүлгийг үзээд миний хүүхэд аюулгүй гэж бодож байвал би танаас дахин нэг асуулт асууя. Таны хүүхэд аюулгүй гэдэгт та итгэлтэй байгаа юу? Энэ аюул хол биш. Хүүхэд болгонтой ойрхон байдаг. Хүүхдүүд айсандаа альсвал эцсэндээ энэ зүйлийг хэлэлгүй нуудаг. Тэдний энэ чимээгүй байдал гаж донтнуудын хамгийн том давуу тал. Бид энэ нэвтрүүлгээр үнэн бодит аюулыг худал хуурмаггүйгээр ойлгуулах гэж оролдлоо. Хүүхэд бол буруутан биш. Гол буруутан бол тэдний итгэлийг ашигладаг гаж донтнууд. Тэдний сул талыг агнадаг предаторууд. Энэ бол эцэг их болгоны ихлүүлэх яриа. Багш болгоны анхаарах асуудал. Нийгэм тулгамдж буй бодит аюул.
Бид энэхүү контентыг эхлүүлсэн шалтгаан нь улс эх орны ирээдүй болсон хүүхдүүдийг эдгээр гаж тонтнуудаас хамгаалж сүүдэрт нуугдж буй аюулд гэрэл тусгах юм. Бид олон нийтийн сэрэмжийг нэмэгдүүлэн хууль хүчний байгууллагатай хамтарч эдгээр предаторуудад зохих ёсны ял шийтгэлийг олгох зорилготой юм. Энэхүү нэвтрүүлгээр гарах боломжтой предаторуудаа чадах бүхнээ дайчлан гаргалаа. Бидэнд нэвтрүүлэгт ороогүй ахаад маш олон предаторууд байна. Маа нэвтрүүлэг ямар нэг ивент тэтгэжгүйгээр зөвхөн бодит аюул болон үнэн мэдээллийг олон нийт төрөхийн төлөө ажилладаг. Та бүхнийг бидний үйл ажиллагааг дэмжихийг хүсэж байна. Та манай Among You-ийн мерчендайзыг худалдаж авах. Мөн доор гарч буй дансанд сэтгэлийн дэмжлэгээ өргөөрэй. Таны дэмжлэг манай үйл ажиллагааны зардал болон хүүхдийн аюулгүй байдал чиглэсэн үн цэнтэй контентоо үргэлжлүүлж илүү олон гаж донтой предаторуудыг барьж цар хүрээгээ тэлэн өргөжүүлэхэд маш том тус нэмэр болох юм. Бид гаж донтнуудын эсрэг тэмцэж хүүхдүүдтэй аюулгүй амьдралыг хамтдаа бий болгож чадна. Эцэст нь энийг үзэж байгаа предаторуудад хандаж хэлэхэд чиний бичсэн чат, чиний хийж байгаа алхам бүр баримт тулан үлдэж байгаа. Би удахгүй чамтай уулзах болно.